намайг бүгдүүлэх гэдэг. Би Монголын оюун ухааны академийн 7 дугаар салбарын тамирчин төр тулга инх тулгыг аваад байна. Пэйж менежер нөгөө юм явдсан шүү дээ. Юм тэнцвэр мэдсэн явж бид тэр харж ирсэн. Тэгээд хүүхдүүд ингээд тамирчид ямарсан ингээд аягүй гоё тэмцээнд ороод шагнал аваад ингээд гэж хаа хүүхдүүдээ энд нэг өчгийн юмсан ээ бодоод яваад байсан. Тэгсэн чинь яг 9 сарын 1 болоод 2-3 жил юм шүү дээ. 9 сарын 1 болоод нөгөө сургуульд хүүхдүүдэд өргөж явж ирсэн чинь манай нараа өсөжтэй байхгүй. Сургууль юмаа танилцуулсан. Тэгэл танилцуулгаа би нараа өстэй уулзаад амар гоё санагдал. Тэгэл нараа өсний яаж хийж байгаа аягүй гоё санагдал. Тэгэл би шууд юусаа тэгээд би шууд юугаар хоёр хүүхдээ явуулъя гэл. Тэгэл анх хүү охоо юм явж хийжсэн манай баг болохоор юу нөгөө сургууль дараа болсон явж болохгүйсэн. Тэгэл гоё яваал гэсэн зэ. Тэгэл анхныхын тэмцээн уралдаан нөгөө нэг спорт хөлтөөр яваал. Тэгэл салбарын авраг болоод манай хүч урамшаал. Тэгээ би ч гэсэн аягүй гоё тэрнээс нь аягүй гоё кайф аваад. Энд чи ямар гоё юм бэ гэл. Тэгэл ерөөсөө хүүхдүүдээ зөвөөгөл ерөөсөө шантрахгүй явуулсан та. Тийм тэгэл. Тэг өөрсдөө гэх юм зөндөө байгаа. Би одоо ингээл би анзаараагүй нүч байгаа. Өөрсдөө зөндөө. Тэгэл аливаа юмд аягүй тууштай болд юм байна. Аягүй тийм шантрахгүй, зоригтой, төвчээртэй тийм аягүй ер нь тэгээ олон тал байгаа юм. Би одоо тэгээ сая яг камер авсан чи хийж чадахгүй байна бас. Тийм. Өчигчүүд явуулаасаа л шүү. Яагаад гэвэл ер нь одоо хүүхэд их гоё тийм юу гэмтэй одоо их аягүй тийм зоригтой, төвчээртэй тийм багаар ажиллах чадвартай аягүй ер нь чөлөөцөг аягүй зүг хөстөд өгүүлдэг гэх юм. Зөндөө байгаа шүү дээ. Би зүгээр анх ингээл нөгөө улсын чансаантаа ороод хүүгээ ингээл дээгүр байранд 1 2 3 дугаар байранд ороод ер нь дандаа ингээл ерөөсөө ингээл 2 3 дугаар байранд ороод хүүгээ зан чадах юм байна гэл айгу бахархаад манай хүүч гэсэн тэгэл айгу гоё өөрөө ч гэсэн өөрөө бахархаад би тэмцээнд орно гэл би ялна гэл дандаа тэгдэг байсан. Тэгээ дээрээс нь гол нь бас баг түн айгу дуурайгаад хичээллээд тэгээ одоо хоёул цуг тэмцээнд явах юм бүр Ази аврагт явах гэж байлаа. Тэгээ тэр бүр айгу их бахархаж байгаа. Тэгээ бас дээрээс нөгөө юунд оюуны нааланд ороод хүүхдүүдээ хоёулаа ороод манай баг хүүчсэн шалгарч ороод тэгээд топ 10-ыг болоод хүү маань багаараа нөгөө юу аваад цом өгж байгаа гийг хараад би ингээд баг нэрвс гарсан та. Гоё ясан надад тэр нь. Монголын шигшээ багийн тэмцээн тэмцээн уралдаанд оролцоод тэгээд бүгд л медаль аваасаа л гэж бодсон. Активд хүүхдүүдэд эцэгчүүд явуулаасаа гоё өгдөө шүү. Өөртөө ч гэсэн гоё өгдөө, хүүхдүүд ч гэсэн гоё өгдөө шүү гэж хэлсэн. За одоо тэгээд хамгийн том тэмцээнд явах чинь манай хоёр хөө. Тэгээд хоёулаа амжилттай оролцоод хоёулаа зорилгоо биелүүлээд ирээрэй гэж хэлсэн дээ. За. Сайн байцгаана. Намайг бүх тулгын төр тулгын гэдэг. Би одоо 14 настай. Монголын оюун ухааны академийн 7 дугаар салбарт сурдаг. Хичээлд одоо ерөөсө харж байгаагүй спорт тэгээ сонирхолтой санагдаад хичээлж эхэлсэн. Амар гоё хурдтай хийж хурдан өрж байгаа амар гоё мэдрэмж төрдөг. Тэмцээд явж байгаа найзуудтай амжилт хүсье. Тэмцээн нэгээр дуусахгүй тэгээд дараа жилийн үргэлж байдаг шүү. Намайг бүгдөлний их толгой гэдэг. Би 7 Монголын салбарт сурдаг. 7. Сонирхолтой санагдаад.
найзтай амжилт хүсье. Phone's itching and my phone ringing. I know that bad coming. Bought my mama everything she ever wanted, cause we never have nothing. Run it up at broke. Stay out the way and stack this cash, humping. Bitch, fuck me and broke, cause we both rich.